Унтах нойрноос биднийг сэрээх хөгжлийн шинэ өглөө эхэллээ. Ургах нартай уралдан сэрж, босч, хичээж хөдөлмөрлөхөөр бүтээгч иргэд ажиллаа эхлүүлж байна. Хилээрээ бус, хийж бүтээснээрээ үлгэрэлдэг эгэл амьдралын бааtruуд бидний бахархал. Шаргуу хөдөлмөр, өөрийнхөө гараар амьдралаа босгосон бүтээгч монголчууд юуг хүсч зорно вэ? Тэд хэнд итгэдэг? Хүмүүний амьдралыг далайн намуухан долгио, сүрдэм давлгаа, хүчит төрлөختөд зөөрлөх дуртай энэ эгэл боргил ир хөл алдан нэгэнтээ живсэнч хүчрхэг тэнхээгээрээ сөрж тэмцэж сэлж тулж буй өрхийн тэргүүн Монгол эцэг. Уурхай яг ингээд ажиллаж явах хугацаанд бол яг өдрийн нар шиг аюул сайхан дулаахан сайхан. Уурхай бол газрын баялаг дуустдаг. Уурхайд хүн мөнгө хурааж хийж чаддгүй. Тэгэл заамарт амьдрахын нөхцөлгүй болоод наашаа хот руу орж ирсэн. Хотод орж ирээд яах юм бэ? Өвгөнтэй эндээс ондоо тосч авах юм. Тэр үед ч бас ухаач байсангүй дээ. Яг 50,000 төгрөгөөр ерөөсөө цай кофе. Чихэр боорцог. Ийм хэл юмар иргэсэн. Тэгээ би аригчин байхдаа ичээгүй юм чи одоо ийм ажил хийж яваад ичих шаардлага байхгүй зү. Би тэгээ одоо хойш үеийн залуучуудад хэлдэг. Хамгийн үнэтэй зүйлээ хүн архинаас л алддаг юм шүү. Тэгээ хамгийн амар дайсан чинь хүн чи өөрөө л өөртөө дайсан байдаг. Тракторч, цэргийн офицер, дэлгүүр, ундааны цехийн эзэн, алтны нинжа 50,000 төгрөгөөр амьдралаа шинээр эхлүүлсэн үүргийн худалдаачин зөвхөн нэг хүн. Манайд бол бахарх олон байна шүү дээ. Монгол хүн монгол чигээрээ байх тэр л миний бахархал. Ямар ч мөнгөөр сольж болохгүй зүйл маань манай тусгаар тогтсон. Энэ бол манай монгол бахархал. Баялаг бүтээгч, үйлдвэрлэгч монгол. Одоо энийг бол би аль алинд нь би бахархдаг. Аль алийг хүнддэг. Баялагтай байж монгол бахархал тэр чигээрээ үл. Монгол хүний гараар бүтсэн юм. Нэг бодвоологч байсан. Дэлхийн брэнд болоод гарахад тэр манай монголын бахархал үсттэй. Тэр баялагыг бүтээж байгаа тэр улсуудаар би бахархдаг. Нойроо ялан дийлсэн хүн хөдөлмөрийн үр шимийг хүртдэг. Хөдөлмөрч нэгэнд үнэлэгдэх цаг ирдэг. Төмөн холгсон их хөлийн урсгалд хүн чанараа гээгээгүй. Захын лангуун дээр ч мөн чанараа худалдаагүй байлаа. Би тэндээс сэрч чадсан. Яг над шиг сэрээч гэж хэлмээр. Газраас ургаж тэнгэрээс унаагүй. Гэрлээс дөлж сүүдэрт нуугдаагүй. Буурал түүхийн шаштрын тасраагүй. Бүлгэлэх зүрхэд халуухан Монголын үргэлжлэл ахан дүүс минь. Зүрмэглэх нойрносоо сэрцгээ үндэгдэх цаг маань иржээ. Үгээрэн урдаж үлдлэрэ чичлээгүй. Үннээс зүгтэж үгүйсгэлэр өвчлөөгүй. Алгаа тосож амаа өдүүлээгүй. Монголын ахан дүүс минь. Зүрмэглэх нойрносоо сэрцгээ үндэгдэх цаг маань иржээ. Эд ялан Монгол орны маань хөгжил дэвшил хөрсөөхүүлж газраа хаглан үрээ суулгаж буй хавар цаг дээрээ явна. Ариун цагаан хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэн ургацаа хураах хөгжлийн алтан намар манай оронд удахгүй ирнэ гэж итгэл урам зориг өвөртлөн ярих ногоочин мөнгөн цэцэг. Эх орны үзлүүштэй их нутгаас газар шороо ууд ус байгаль дэлхийгээс л эхэлдэг. Өөрөө бүтээсэн юмыг баялаг бүтээгчл гэж байна. Хүн биштэй ажил хийж хүн болдог. Ард авчиж хүл болдог. Хөдөлмөрийн үр шим гэдгийг үстэй. Өөрөө үстэй хүчин зүтгэжээс үр дүнгийн бэлхийхээ 18, 20 дугаар хороо, 16 дугаар хороо. Бүгдд нь би одоо үр шимээ түгээдэг. Өөрсдөд нь би сургалт явуулдаг. Өөрсний сайхан амьдраасаа гэсэндээ бүх юмаа зааж өгдөг. Ингэж төмөн түгээдэг. Тэр л миний үр шим. Ариун цагаан хөдөлмөр. Тэрийг л одоо залуучууд маань биеэрээ үзэж сэтгэл зүрхээрээ ингээд сэтгэлээ чингээвэл бүх юм сайхан болно гэж боддог доо. Олон арван хүнд хөдөлмөрийн үнц нь арга ухааныг сургасан очдог. Мэдлэгийн онол бор саарл өнгөтэй бол туулсан амьдралын туршлага ногоо мөчөртэй гэдгийг сануулах шигэ. Өрийн тэргүүн бол эцэг шиг юм байгаа цайл гэж баттуулга гэж сайхан байна да. Элгэмсэг сэтгэлээр ухтан авч их орныхоо хөрс шороонд тарж ургуулсан хөдөлмөрийн үр шимээрээ биднийг дайлсан танд баярлалаа.
Хайр гэдэг чинь бүх зүрхэн дотор л багтчихэв. Газраас ургаж тэнгэрээс унаагүй. Гэрлээс дөлж сүүдэрт нуугдаагүй. Буурал түүхийн шаштрын тасраагүй. Бүлгэлэх зүрхэд халуухан Монголын үргэлжлэл ахан дүүс минь. Зүрмэглэх ойрносоо сэрцгээ үндэгдэх цаг маань иржээ. Үгээрийн урдаж үлдээрээ чичлээгүй. Үннээс зүгтэж үгүйсгэлээр өвчлөөгүй. Алгаа тосож амаа өдүүлээгүй. Монголын ахан дүүс минь. Зүрмэглэх ойрносоо сэрцгээ үндэгдэх цаг маань иржээ. Ялан үйлчлүүлэгч тасардгүй амтад зоогтой ресторан бол нягтаршгүй хөдөлмөрч бүсгүй нэрийн хуудсан. 13 жил ажиллаж байгаа хугацаанд бас их төсвөр төвчээр надад маш шаардлагатай. Тэгээд энэ хүмүүсээс юм сурч авч иж би буцаад энэ хүмүүс шиг болохыг маш хүссэн. Би одоо ингээд үлгэр жишээ хүүхдүүдтэй ингэж харуулад миний энэ одоо үйлдэлээс миний одоо шавнал тий. Одоо энэ хүн ингэж чадчихсан. Би яагаад чадахгүй гэсэн тийм одоо хор шар хүний тэр үнийг би ингэж бослохож өгсөндөө өдөр айгаа баяртай байгаа. За үнэлэгдэх цагийг бол мэдээ цаг хугацаа харуулна. Хүнээс хайр авсан мэт хайрын буцаагаад өгч тийм чадaltaй байж ч хүнд үнэлэгдэн шүү дээ. Би бол баялагтай. Би бол асар баялагтай хоолны амт тэр хийж байгаа үйлдэл би тэр бүгдийг энэ толгоонд өстой өөрийн болгож авснараа миний баялаг бол миний тархинд байгаа. Одоо тэгэл хөдөлмөрч хүн гэдэг чинь угаасаа өөрийнхөө байгаа одоо бүх авьяас чадвар тэрийг ил гаргаж чадчих байгаа хүний хөдөлмөрч аа нөгөө баялаг бүтээгчлэг хэлнэ. Хоосон бардамлаас цайлшгүй байсан Чингисийн Монголд бахархал түүхийг биежүүлж бүтээсэн Гавьяатан. Одоо нөгөө ерөнхийлөгчийн сонгуул болох гэж байгаа шүү дээ. Батулга гэдэг хүний би аягүй дэмжиж байгаа. Батулга өнөөдөр өөрийнхөө хүч хөдөлмөрөөр одоо гарч ирсэн шүү дээ. Түүнээс одоо энэ сүүлийн түрүүн дараа нар шиг шууд улсын хуралд орчихсон шууд баяжаад 5-7 унцгаад би угаасаа ийм гэж тэр хүн тэрийггүй шүү дээ. Хар залуугаасаа л юм хийсэн. Тэгэхээр би Батулган гэж үзэж байна. Эзэмшсэн ур чадвар баялаг бол тийм амтад сургамжаар зочилсонд баярлалаа. Газраас ургаж тэнгэрээс унаагүй. Гэрлээс дөлж сүүдэрт нуугдаагүй. Буурал түүхийн шаштрын тасраагүй. Бүлгэлэх зүрхэд халуухан Монголын үргэлжлэл ахан дүүс минь. Зүрмэглэх ойрносоо сэрцгээ үндэгдэх цаг маань иржээ. Үгээрийн урдаж үлдээрээ чичлээгүй. Үннээс зүгтэж үгүйсгэлээр өвчлөөгүй. Алгаа тосож амаа өдүүлээгүй. Монголын ахан дүүс минь. Зүрмэглэх ойрносоо сэрцгээ үндэгдэх цаг маань иржээ. Ялан томоор сэтгэж чадсан нэг нь л мөрөөдөл хүсэлдээ эзэн нь болдог нь гарцаагүй. Залуус бүгдээрээ нойрвог байгаа юм шиг гагцгүй сэрүүлэгний хонхон л дутагдж байна. Төрүүлд сэрсэн нь бусдыгаа сэрээдгэн чам. Би хүний доод те залуучууд бид нар одоо өөрсдөө бүтээх байж ягаад энэ одоо юмд яваад байгаа юм бэ гэдэг сэтгэлгээ бидэрт орж ирээд төрөөд бид нар цаашаа энийг яаж болох гаргалгааны юм гэдэг дээр л бид нар ажиллаж одоо ирч хүчээр дүүрэл орсон доо. Тэгээд бид нар чинь шууд ингээд шаарчаагүй одоо энэ компани үүсгэн байгуулагч бас нэлээд их юм болсон тийм залуучууд бид нар нэгэн сэтгэлээр зорж байгаа юм чинь би эндээ итгэх ёстой. Би ганцаараа энийг зүтгэх шээ. Та нар бүгдөө бөөнөр энэ бүгдийг багцлж уушаа байх юм бол бид бүгд илүү их хол алах юм а гэдгийг л баримталж хийж явдаг. Нэгэн сэтгэлээр яг гоё зүтгэж ижил бүгдээ гарсны дараа бид бүгд амьсгаа авах жишээ. Тэг ер нь бол бүлгэр дүүрэл авдаг шүү дээ. Энэ хүн миний ясанд юу хийжсэн бэ? Гэж л харьцуулж харж л явчихсан байна. Яг мөрөөрийн бизнест ингээд ороход бүхэн мапанаар явдаг тийм. Яг өөрөө яг кристалл ихтэй ингэж орох гэж чадахгүй. Тийм учраас бослог үүсгэж гэж явж байна тийм. Ер нь бол бизнесийг бол араас нь гүйж ижил юм ер нь бол араас нь гүйлгэж ижил бүтээдэг гэдгийг залуучууд бид нар ойлгох хэрэгтэй. Тэгээд том юмээр л ихтгэс илүүтэйгээр өглөө эрт босч ажлаа бүтээж амтлахнаас л юм болов. Бичсэн тэгдэг байсан. Зорилго тэмүүлэлдээ эзэн болж залуусыг уриалсанд талархлаа.
Газраас ургаж тэнгэрээс унаагүй. Гэрлээс дөлж сүүдэрт нуугдаагүй. Буурал түүхийн шаштрын тасраагүй. Бүлгэлэх зүрхэд халуухан Монголын үргэлжлэл ахын дүүс минь. Зүрмэглэх ойрносоо сэрцгээ үндэгдэх цаг маань иржээ. Үгээрийн урдаж үйлдэлээрээ чичлээгүй. Үннээс зүхтэж үгүйсгэлээр өвчлөөгүй. Алгаа тосож амаа өдүүлээгүй. Монголын ахын дүүс минь. Зүрмэглэх ойрносоо сэрцгээ үндэгдэх цаг маань иржээ. Ялан үдшийн бүрэнхийгээр хажуулж өөрийн гэгээнэр сэрцгээх үйлдвэрлэгч энэ өрхөд гар хүмхэн суухныг ихэнч гишүүн үгүй. Зөвхөн хөдөлмөрийн урах цаар жаргалаа бүтээж яваад зоригтой гэр бүлийн хүрх замын тэмүүлэл хэдийн зориг хүчрхэг үйлдвэрийг зохицлоо. 2013 онд би нэг хуваараа нэг хоолны газар төрөөсөлж ажилладаг байсан. Тэр авийнхаа дэлгүүрүүдийг таньдаг болсон болохоор ийм жижиг иймэрхүү мөчнөөс л ихсэлдээ иймэрхүү юм хийгээд гаргачих гээл. Тэгэл үзүүлсэн авъя гэлнээс маш их урам зориг орсон даа юм. Бид нар бол өдрөөс өдөрт бол одоо хэрэглэгчд маш их эрэлт хэрэгцээтэй болж байгаа манай бүтээгдэхүүн. Тийм учраас бид нар нэг үйлдвэрийн хэмжээнд цех биш үйлдвэрийн хэмжээнд болгохын төлөөд одоо зорж ажиллаж штэ энийг. Одоо манай их Англид амьдардаг л да. Тэгээ намайг иргээд тэгтээ би явах сонирхол авахгүй. Яагаад гэх юм бол энд хийх ажил байхад би тэнд очиод яах юм бэ? Нэгдүгээр би хэл сурах болно. Тэгэл тэнд очиод би шал угаагаа зогсчихсан дор бол өөрийнхөө би хийж чаддаг юм а хэмжээний хийгээд байжсэн дээр шүү дээ. Өөрийнхөө төлөө ажил сурах хэрэгтэй эхлээд өөрийнхөө төлөө сэтгэл гаргаад ажиллаж сурсан хүн чинь тэрнийхээ үр шимээр цаашаа өшөө хөгждөг юм байна, дээшлдэг юм байна. Гэт өөрийнхөө төлөө байсан бол гэр бүлийнхээ төлөө болоод гэр бүлийнхээ төлөө байсан бол тэгээд эн чинь бас ах トゥ найз нөхдийнхөө хүрээнд ингээд тэлээд идэг байхгүй энэ ажиллаж. Тэгээд залуучуудтай хандж хэлэхэд их унтах нойроо жоохон хасаад тэгээд санаачлагтай байгаа ч гэж хэлмээр юм. Сэтгэн бодож, шинийг харж чадваас амжилтын орон зай хүлээж байдгийн жишээр хөтлөн танилцсанд гэлээлээ. Үйлдвэрлэгч, бүтээгч, хөдөлмөрч Монголыг боддоор бий болохыг зорж яваа эгэл амьдралын баатруудын амжилтын түүх, зориг тэмүүлэл, залуус дүү нартай хүргэх чин сэтгэлийн зөвлөгөөг энэ нэвтрүүлгээрээ дамжуулахыг бид зорилоо. Амьдралын түмэн ухчаанд хац суун төлөвшсөн Монгол Ирган Баатар газрын баялгаа мөлждөг уурхайг бус шахагдчихгүй нөөцтэй оюуны уурхайг олборлох цаг ирснийг сануулсан бол олон 10 хүнийг хөдөлмөрийн амтанд сургасан ногоочин мөнгөн цэцэг туулсан амьдралын баялаг туршлагатай хөдөлмөрч бүтээлч төрийн тэргүүнтэй болохыг хүсэж байгаагаа илэрхийлсэн бол харин нийтийн хоолны салбарын төлөөлөл саруул харуулж гайхуулахаас өөр шийдгүй улаан дипломоос илүү сурч мэдсэн туршлага баялаг болдгийг залуу бизнесмен Бад Марг хөгжил бүтээхэд нэг хүн бус нийтээрээ хөдлөх ёстойг махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ягааны гэр бүл Монгол орноо малаж ухыг хөдөөж ухайдаа түшгэлсэн аж үйлдвэртсэн гүрэн болохыг хүсэж байгаагаа илэрхийлж байлаа. Туулсан амьдралын зам мэрэгжил боловсрал тис өөр эдгээр иргэдийн үзэл бодол итгэл үнэмшил Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд Монгол ялан уриатагаар ардчилсан намаас нэр дэвшиж буй халт Агийн Баттулгын мөрийн хөтөлбөртэй уялдан зангилагдж буй нэгийг хэлтгэх мэдээ. Газраас ургаж тэнгэрээс унаагүй. Гэрлээс дөлж сүүдэрт нуугдаагүй. Буурал түүхийн шаштрын тасраагүй. Бүлгэлэх зүрхэд халуухан Монголын үргэлжлэл ахын дүүс минь. Зүрмэглэх ойрносоо сэрцгээ үндэгдэх цаг маань иржээ. Үгээрийн урдаж үйлдэлээрээ чичлээгүй. Үннээс зүхтэж үгүйсгэлээр өвчлөөгүй. Алгаа тосож амаа өдүүлээгүй. Монголын ахын дүүс минь. Зүрмэглэх ойрносоо сэрцгээ үндэгдэх цаг маань иржээ. Ялан